Ардын хувьсгалын 96 жилийн түүхт баяр наадам маань инхүү сайхан үргэлжилж байна. Баяр наадмыг Монгол түмэн бид дуу хуургүйгээр сөөлхийн аргагүй байдаг. Дуун аялгүй нэвтрүүлгийн энэ удаагийн эрхэм хүндтэй зочноор Монгол улсын гавьяа жүжигчин Нанддын Чулуун хүүг одоо Чулуун ахыгаа урьж өнөөдөр бас нэгэн сайхан нэвтрүүлгийг бас бид хамтдаа бэлтгэхээр энэ сайхан байгаль хангаада гарч ирсэн байна. За тэгээ юун төрөнд бас танд энэ сайхан баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан цэж байна уу та? Сайхан цэж байна. Сайхан баярлцгааж байна гэж нийт үзэгчтэй мэдчихье. Галала. За тэгээд Чулуун хүү гавьяатын маань олон сайхан уран бүтээлүүд одоо үеийн үед Монгол түмний тийм ээ дуу хуур, сонор үг мялаасаар ирсэн. Өнөөдрийн тухайд бол одоо Чулуун хүү гавьяатын маань дан одоо шинээр гарч ирсэн тийм ээ. Шинээр мэндэлсэн энэ сайхан уран бүтээлүүдийг бас онцолж энэхүү сайхан дууны одоо түүх мэдээж уран бүтээл одоо бүтэн гарна гэдэг бол маш олон одоо хүний сэтгэл хөдлөмөр цаг хугацааг шаардсан одоо зориулсан гаргасан ийм зүйл байдаг учраас нэгэн сайхан шинэхэн уран бүтээлүүдийг онцолж өнөөдрийн нэвтрүүлгээ бид дуун одоо аялгүй хэмээн нэрийцэн учиртай юм аа. За Чулуун хүү гавьяат маань яг энэ цаг мөчид тийм ээ баяр наадмын одоо өмнөхөн олон сайхан уран бүтээлүүдийг бас зэрэг одоо мэдлүүлээ тийм ээ. Монголчууд бид ярьдаг уран бүтээлч ч гэсэн мөн ярьдаг. За уран бүтээл дуу одоо төрнө гэдэг бол яг л одоо шинээр тийм ээ хүүхэд мэдлж байгаатай адилхан тийм нарийн тийм гой торгон мэдрэмж одоо байдгаа гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд олон сайхан дуу хоорыг одоо айдангийн тааруулж зохиож мэдтээсэн байдаг. За энэ жилийн тухайд яг энэ цаг мөчид за цаашлаад ярил өнөөдрийн нэвтрүүлгийн тухайд ямар уран бүтээлүүдийг бас онцолж байна вэ тийм ээ. Шинэхэн сайхан уран бүтээлүүдийн хамгийн одоо нэгдүгürt ихэнд одоо бас ямар уран бүтээлийн мэдээлэлээр хойлоо ярилцлага эхлэх байна. Баярлалаа. Би одоо эхийн тухай, аавын тухай, одоо эх орны тухай, морины тухай, тэгэл цэрэг эх орноос идэвхтэй ингээд олон төрлөөр би дуунаа бичсэн. Тэгэхдээ яг одоо эдмүүдийг нийлүүлсэн ч юм уу бас нэг ийм сэдвтэй дуудуулъя гэсэн юм бодол надад байхгүй юу. Тэгээ Монголын радиогийн телевиз ажилтан Эрдэнэбаатар манад нэг шүлэг өгөөд ах хигч дүүнэр байна гэдэг. Тэгээ энэ дээр чинь яг ер нь багын чинь ах дүү нар ч бол биемтэйгээ нэг адилхан бүх үйл явдлууд ингээд явдаг штеп. Ихэнхээ мөөмийг цуварч өгдөг. Эцгийнхээ харин цогтаасан. Ийм л байдлыг харуулсан. Тэгээ нам төрхөн ч нэг адилхан л байдаг. Ингээд харагч яг үгүй ах дүү хоёр нэг хэрэг адилхан юм аа л гэж ингэдэг штеп. Тэгээ нэг ийм сэдвтэй сайхан дууны шүлэг надад өгөөд Эрдэнэбаатар мэд. Тэгээ тэргээр ая хийсэн. Ямар ч байсан би эхлээд өөрөө дуулна. Ер нь дууч зарим дууг би голд өөрөө дуулчихдаг штеп. Тэгээд дараа нь одоо хэнд аль нэгэн хүмүүстэй залуучуудаа өгч бас дуулуулах юм бодолтой байна. Тэгээд энд дуу маань ерөөсөө нэг тийм ах дүү нарын хооронд, эх дүү нарын хооронд нэг тийм одоо хэнд ичгэл байх хэрэгтэй нэг ийм сэдвтэй дуу л да. Миний тодгон санаж байгаагаар Чулуун хүү гавьяатын маань олон сайхан одоо сая бас тийм өөрөө л морины тухай, цэргийн тухай, тийм ээ, эх орны тухай гэдэг олон сайхан уран бүтээлүүд байдаг. За түүний дотроос хамгийн хайртай хүмүүс гэр бүлийн одоо эрхэм хүмүүсийн тухай, ээжийн тухай, ээжийн бор аяг гэдэл байна жишээлбэл тийм олон сайхан дуунууд ингээд байдаг л да. Яг энэ ах эгч нарын тухай, энэ сайхан одоо нандин харилцаа, тэр сайхан агуу хайр, тэр сайхан одоо хэлбэрэл тийм ээ, тэр бүхнийг одоо багтаасан утга юунд нь одоо шингэн оруулсан энэ сайхан уран бүтээлээр өнөөдрийн дуун аялгын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд үзэгч та бүхэндээ одоо Чулуун хүү гавьяатынхаа шинэхэн сайхан уран бүтээлээр үзэгчдийнхаа сонор юг хойлоо мялааж одоо нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Алсад суулаж дэргэд боддоо айц устаач өдөр тоо санчхтаа удан угсаа эжлхэн хойтай болгон биен ажхан гайвартай хэмоми цовор чөгсөө эцгийнхээ хайран цогтоосоо аав ээжийн айлын хүүхдүүд аяаны ах эгч дүү нар минь итрийн амьдрал ор байлаа Сон чайталхан
ижлэхээр уран хорвоо нэрээ дуурасгаж уйролыг хамтаа идэлсээ момыг цуурч өгсөн эцгийнхээ хайран цогтаа өссөн аав ээжийн айлын хүүхдүүд аяаны ах эгч дүү нар минь явахтаа нийлж дуулдаа хатуу цагийг хамтдаа туулдаа утам овгийн гомдын батрагаа ураг данжин мөнгөл сайхсан момыг цуурч өгсөн эцгийнхээ хайран цогтаа өссөн аав ээжийн айлын хүүхдүүд аяаны ах эгч дүү нар минь аяаны ах эгч дүү нар минь бүхийн тухайд одоо би сүрэн жоготой хийсэн. Энэ бол нэлийн алдартай дуу доо. Монгол бүхийн өргөөнд лингвэр пампарвал явдаг ингээд морины тухайд дууд болж зохиосон. Гэхдээ яг энэ бүх морь одоо сур энийг хамруулсан нэг юм нийтийг хамарсан яг нэг хүн дуулчих. Ийм дуу нэг тийм олон байдаггүй баха гэж өдрөө боддог. Тэгэд нэг ийм дуу шүлгийг манай Хурандаа Төмөр хот гээд сайн яруудаа архичтаа өрх юм. Одоо тэрнийхээ шүлгээр энийг дуу хийгээд хийж байтал жоохон хэн дуулах вэ гэдэг юм дад бодол ороод бас нэлээ хөөрхөн бяртай дуу бас зоримог дуу. За тэгээд одоо юу гэдэг бас хоолойны цар шалгасан нэг ийм дуу болчихгүй юу. Тэгээ байдсан сая энэ жилийн морин хуралдаа нар Хаан Чингис гээд миний дог дуулаад тэр шилдэг 25 дуу шалгарсан. Хишиг бат гээд энэ авьяаслын монголчууд тэр уралдааны шилдэг оролцогч болсон. Дойрын дуудаас сайхан залуу юм. Тэр маань манай нутгийн хүүхэд. Тэгээд тэрүүгээр ер нь нэг дуулуулаа гэдэг. Тэгээд хөгжмийн зохиолч Сүхбаатартаа хөгжмийн найруулга чинь айдаг хийгээч гэдэг. Тэгээд тэр бүх айдангийн тааруулаад хоолойнд орсон. Тэгэхээр би бодохдоо боддгийн шүү. Одоо ер нь тэгээд нэг хүн нэг дор 93 наадмыг харуулсан ийм дуу цөөхөн энэ яванда их дуулагдах дуу болох бах таа гэсэн бодолтой байна. Тэгээд энэ шин залуу дуучид нар дуулуулж байгаа. Ийм байгаа. Нэг цөмөрөг сонсцгоё. татсан номман эрчтэдэ тавсан сумман ончтада бага онхон бахтада оха хатахан урмтада
эхимэргийн харваач тамагтя эрийн гурван наадман магтя алдар цуутай бөхчүүдэн магтя ажнай хурдан хөдгөөдэн ажнай хурдан хөдгөөдэн магтя Унагаан хөлгөн удам тада ойсан мордон аргатада умнач хүүхдэн золботада уяач эзнэн химэртада Ажнай хурдан хөдгүүдэ магтя алдар цуутай бөхчүүдэн магтя эрхимэргэн харваач таан магтя эрийн гурван наадма магтя Гархан химэртада наваад тархан урамтада ороод зогсхон сүртэдэ оргоод хаяхан хүчтэдэ алдар цуутай бөхчүүдэ магтя ажнай хурдан хөдгүүдэн магтя эрхимэргэн харваачтан магтя эрийн гурван наадма магтя алдар цуутай бөхчүүдэ магтя ажнай хурдан хөдгүүдэн магтя эрхимэргэн харваачтан магтя эрийн гурван наадма магтя Чулуугүй гавьяат маань сая бас түрүү ярьжсэн л да та шинэ уран бүтээлүүд шинэ дуу гарахтаа өөрөө ч заримдаа дуулцдаг тийм ээ заримдаа сайхан шавнартаа өгдөг олон сайхан залуу шавнарыг ус одоо энэ Монголын урлагийн ертөнцид Монголын дууны ертөнцид одоо бас шинээр
мэдлүүлж байгаа энэ сайхан гавьяат маань уран бүтээлээ тойрвсаар байгаа юм аа. Тэгэхээр таны олон сайхан шавнар дундаас ган эрдэнэ гэдэг одоо цээл сайхан хоолойтой тийм ээ уянгалаг тэр яруу сайхан одоо хөг аялгуугаар дуулдаг нэг сайхан шав байхыг би бол тодхон санаж байна. За өмнө ч бас одоо бид нэвтрүүлгээр үзэгч хүмүүстээ уулзуулж тийм ээ олон сайхан дуу хоорноос сонсч байсан ийм одоо бас одоо байдаг. За энэ удаад мөн л одоо ган эрдэнэ шавдаа бас нэг сайхан уран бүтээлийг одоо дуулуулж, хамлуулж одоо ингэж одоо сонгосон гэдээ бас би ярьж байхын сонслоо л да тийм ээ. Тэгэхээр энэ одоо бас ямар дуу байв тийм ээ. Мэдээж нөгөө дуу болгон бас нэг утга агуулгатай тийм ээ. Учир бэлэгдэлтэй байдаг шүү дээ. Энэ дууны тухай бас асуумаар санагдаж байна. За ган эрдэнэ дуучин байна. Бас л одоо миний шавьдаа цэргийн дуучин эрдмийн чуулгад бас нэлээд хэдэн жил ажилласан. Ардын дуу сайхан дуулна, уртын дуу сайхан дуулна. Тэгээд одоо миний тэр авзаг хайрхан байлдагчийн дуу ачтай буурлавоо гэд нэлээд хэдэн дуу дуулсан юм. Тэгээд би нэг юм сая нэг сонин дуу хийх над тийм ажил гарчиж байгаа юм. Дөрвөн уулын тахилга болоод ингээд арцтай амд. Мэдэнжэтэл тэр машлай лам нэг дөрвөн уулыг нэг сайхан гээд нэгдгцэн энэ хатан туулыг оруулсан нэг юм дуу зохиомоор байна. Одоо яах вэ гэдэхгүй. Тэгээд тэр тахилгыг хөдөлж байсан алтан төлхөр гээд яруу наригч. Тэнд байж байгаа чи хийх үү гэсэн би хийчихъя л да гэд. Тэгээд нөгөө дууга хийгээд эхэлдэг юм аа. Тэгэд нэлээ олон хүнч дуулахаар дуу хийдэг ч юм уу да энэ ч одоо дөрвөн сайхан уулын магтхан тэгээд одоо хатан туулан орхон дээр гэсэн ийм байдалтай шүлэг над их таалагдсан юм. Тэр ягаад дүүхтэй дэрэг одоо Дүнжингар хайрхан чинь гардийн одоо юутай манаж байдаг. Сонгон хайрхан чинь одоо тэр өнгөн савдагтай одоо тийм одоо савдгуудыг магтсан. Баянзүрх хайрхныг, Шингэлтэй хайрхныг ингээд энэ дөрвөн хайрхны чинь дундуур одоо хатан туулгал орсож байгаа шүү дээ. Хатан туулын харьгааг чимээлсэн хан дөрвөн хайрхан мэнэ. Алтан твшийн хайндээ цалгиахгүй сайхан байлгана гэсэн юм утгатай үгтэй сайхан. Тэгээд энийг хийж чадах юм бодохгүй юу? Ер нь хэн дуулуулаа гэжээтэл ер нь дууны байдлыг харахад бас дээшээ нэлээ явна. Одоо нэлээд явцсан төртэй ийм томоохон дуучих тэдэрг нь хоёр хүнээс дуулуулдаг юм билүү гэж би бодсон. Ер нь цаашдаа бас магадчихгүй ер нь. Тэгээд ган эрдэндээ үдсэн сөрхий хоолой таарахтай тэр ган эрднээрээ дуулуулж байгаа. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл яг дөрвөн уулын савдгийн дуудсан ийм дуу бол хэн яруу наригч маань над хэлсэн шүү дээ. Ийм дуу байхгүй шүү зодох байхаа. Энэ дөрвөн уул чинь энэ дундуур нь одоо энэ хатан туулаа чимээлж ингэж байж байгаа юм дууштай гэдэг. Манай ган эрдэнэ чинь энэ Бурайд улсад болсон тэр Монгол туурхтны уралдаанд бас гран-при шагнал хүртсэн хөлт байгаа шүү дээ. Ер нь бол миний би бас боддог юм залуу дууштай дэмжих одоо ямбж байгаа 19-т гэсэн дэмжиж одоо Монголын ард түмний бүх хүний таних юм дуурчин болоод явцсан. Одоо ингээл миний олон дуурчтай шүү дээ. Энэ шавнар байна. Биднүүдээр дуулж бас гаргая гэсэн юм бодолтой байгаа. Яг энэ дууны тухайд бол мэдээж дуу болгон тийм ээ хүн болгон бас нэг гоё аз жаргал, гоё мэдрэмж, дурсамж тийм ээ гоныг баяр жаргал гэх бүхэл зүйлийн энэ сайхан сэтгэлийн тэр торгон жавцуудыг ингэж хуваалцж байдаг л да. За яг энэ дууны тухайд сая бас дууны өгөн ч гэсэн их гоё гарсан байна гэх тийм ээ. Дөрвөн уулынхаа дунд галтан төвшин гэдэг нь. Өнөөдөр бас нийслэл хоттой ажиллаж амьдарч байгаа улсын нийслэл Улаанбаатар хоттой төрөн сууж байгаа энэ сайхан одоо ард иргэдтэй зориулж хийсэн одоо тийм ээ ийм сайхан уран бүтээл болсон байна. Тэгэхээр яг одоо төрөлөг үзэж байгаа энэ сайхан алтан төвшөндөө аз жаргалтай амар жимээр амьдарч байгаа. Цалгиахгүй. Тий, цалгиахгүй ингээд тийм ээ нэг гой бэлэгдэл байгаад байна шүү дээ. Би бас энийг бодож байгаа. Энийг тэр нөгөө хүй долоо ходог дээрч ясууд дуулуулна гэж бодож байгаа юм. Хотын одоо захиргаанд би хотын захиргааныхандаа бас хүлээх гэж өгнө гэж бодож байгаа. Ер нь том гайтайхан дуулсан. Энийг бодохдоо болон шүү би тэр ган эрдэнэ манай хэний Хүрлбаатар яруу найрагчийн тэр хинт ивлээ нэг миний Улаанбаатар гэдэг дуу шүү дээ. Ер нь тиймэрхүү янзтай. Тэрнээс арай жоохон тийм явцсан өндөртэй юм дуусан. Тийм учраас энэ их дуулагдана гэсэн юм бодлоо юм шүү. За тэгвэл үзэгчтэй бүгдээрээ хамтдаа энэхүү сайхан уран бүтээлийг сонор юугаа тавин сонсъё. Дүнжингараа хайрхан дүн хийж байгаад дүрм босон мен өндөрдөө амьдрөргөөний
асралт дурван одаминne сүмбэр баян зүрх нөмрөлж байхад зүүн багна мен зүйдэдэг үедээ 이때순이 찻슬тай 오더맨 эцэндээ мөн ч бас саудаг хатан туудын харгах чимээсээ хаан дурван хайрхан мэлдээ алтан дэвшихээ амгадан цалгахгүй асралт дурван одаминne бардам сонгон хайрхан бараж байхад баруун багна мен баттайда сархат даргийн хишигтэй удмэр сарлгаа хөлгөлсөн өвгөн саудагтай хатан туудын харгах чимээсээ хаан дурван хайрхан мэлдээ алтан дэвшихээ амгадан цалгахгүй асралт дурван одаминne бурхан ихээ жилтэй хашиж байхад урал түүхмэн амбуланда эрдэм номын даллахтай удмэн эрдэнний хорман эдибэрл тэгтэй хатан туудын харгах чимээсээ хаан дурван хайрхан мэлдээ алтан дэвшихээ амгадан цалгахгүй асралт дурван одаминne асралт дурван Дуу аялгын нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Монгол улсын гавьяа жүжигчин Чулуунхүү гавьяатынхаа шинэхэн сайхан мэндэлсэн уран бүтээлүүдийн мэдээллээс уран бүтээлүүдээс хамтдаа сонсож нэвтрүүлгүүдэд үргэлжлүүлэн хүргэж байна. Тэгэхээр дөнгөсөө Чулуунхүү гавьяат маань одоо хоёр эрхэм шавийнхаа тухай за мөн дээрээс нь шинэхэн сайхан мэндэлсэн уран бүтээлүүдийнхаа тухай ярьлаа. Тэгэхээр яг одоо миний баруун гар талд бол Чулуунхүү гавьяатын маань одоо нэгэн эрхэм үнэтэй шав дуучин Ган Эрдэнэ маань сууж байна. Тэгээ Ган Эрдэнэ маань сайхан наадж байна уу? Баяр наадмын халуун мэдлэгээр бас яриаг өрнүүлье гэж бодож байна. За баярлаа. Тэгээд юуны өмнө хэлж үзэж байгаа нийт монголчуудаа баяр наадмын халуун баярын мэндийг өргөжүүлье. Тэгээд арга урд ихшсэн жилиг сайхан наадам болж байна. Тэгээд бас баяр наадмынхаа энэ сайхан дэлгэр цагтай уялдуулж энэ сайхан шинэ уран бүтээл гаргасан байгаа. Дөнгөсөө бас яг энэ дууны одоо утга агуулгын тухай тийм ээ бас нэлээд ярьлаа л да тийм ээ. Тэгэхээр Ган Эрдэнэ маань өөр энэ сайхан дууг амлуулж одоо үзэгчтэй сонсогчтой хүргэж байгаа хүний хувьд тийм ээ мэдээж нөгөө дуугаад одоо сонгож аваад дуулж байгаа хүний тэр дуучны одоо бас нэг уран бүтээлийн нэг сэтгэл тийм ээ мэдрэмж гэж байдаг юм болов уу гэж би хардаг байхгүй юу. Тэгэхээр энэ тухай бас ярил. За энэ дуу бол манай Алтан Түлхүүр ах юм аа шүлэг цохоо амгаараа. Тэгээд Чулуунхүү багш маань аялгуу тэгээд асралт дөрвөн хайрхан гээд
их сайхан дуу болсон гэдэг. Одоо хүмүүс ямарсан ганц нэг сонссон. Тэгээд гоё дуу болжээ гэдэг. Тэр чинь тэгээд би болохоор одоохондоо өөрийгөө бол ямар ч байсан байдаг чадлаараа хичээж дуусна гэж бодож байна. Тэгэхээр сүүлдээ шүүлтүүрийг л ард түмэн маань өгнө шүү дээ тий. Ямар хэмжээнд дуулж яаж юу. Тэгээд мэдээж энэ дөрвөн уулынхаа донд амар тайван амьдарч байгаа нийслэлийн Улаанбаатар хотын ард иргэд та бүхэндээ зориулж бас чин сэтгэлээсээ дуулах гэж хичээсэ. Ер нь гаан эрдний маань уран бүтээлийн бас сонь сайхан мэдээлэлээс суулцъя гэж бодож байна. Тийм ээ. Олон сайхан Чулуухай гавьяатын жишээлбэл одоо шавьдаа өгсөн олон сайхан ая дангийн тааруулж өгсөн дуунууд уран бүтээлүүд бас байдгийг би бол тодорхой санаж байна. Сүүлийн үеийн одоо уран бүтээлийн сонь сайхан суулцвал. За сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Бямбаж багтай хамтран бас ерөөл далсан айлгуу гэдэг нэг сайхан шинэ уран бүтээл хийж байгаа. Тэгээд наадмын дараагаас клипжүүлэх санаатай. Тэгээд ямарсан клипжүүлэх шүү наадмын дараа тийм ээ. Наадмын сайхан мэдлэгийг бас одоо үзэгчтэй хүргэх байхаа гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ эрүүл байхын, удаан насхын, аз жаргалаар дүүрэн байхын, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг өсөөрөө. Тэгээд та бүхэн маань бинж хотоод л сайхан надаарай. Галаа. За тэгэхээр Чулуухай гавьяатын маань бас нэг эрхэм хүндтэй шав Хишиг бот маань өнөөдөр бас нэвтрүүлгийн одоо яахын аргагүй бас нэгэн зочин болж оролцож байна. Өчигдөр гэхээр бас үзэгчд маань сая сонссон баг тийм ээ. Чулуухай гавьяат одоо шавьдаа бас нэгэн сайхан уран бүтээлийг одоо өгсөн, дуулуулсан. Шав маань одоо үнэхээр сайхан амьлуулж ингэж дуулсанд би бол маш их баярлаж байна гэсэн сайхан зүрх сэтгэлийнхаа өмгчлийг бас надтай сая хуваалцсан. Тэгэхээр одоо бас энэ сайхан уран бүтээлийнхаа тухай тийм ээ өөрийн одоо шинэхэн сайхан одоо дуунуудынхаа тухай бас энэ цаг үчид үзэгч хүмүүнтэйгээ хуваалцаач ээ. За юуны өмнө энэ сайхан дэлгэр сайхан зунд сайхан наадмалж байгаа Монгол түмэндээ наадмын баярын сайхан мэнд өргөе. Сайхан наад цагаараа гэж хэлье. Тэгээд эрхэм сайхан багш маань бас өөрийнхөө дотор байсан нэгэн сюрприз Монголын ард түмэндээ барина гэж надад бас анх хэлж исэн. Тэгээд тэр нь бол мэдээж баяр наадмаар Монгол ард түмэндээ аялгау дуугаараа нэг сайхан мэндчлэгээ дэвшүүлмээр байна багш нь гэж надад бас хэлж исэн. Тэгээд 93 наадам гэж нэгэн сайхан шүлэг багшд нь байна. Тэгээд энэ аялгау хийлээ. Шамд л одоо тохирондоо миний хүү сайн дуулаарай гэд надад ийм сайхан дуугаа өгсөн. Тэгээд бас энэ дуу бол яг одоо өчигдөрхөн мэндэллээ. Монголын ард түмэн бол одоо яг дөнгөж сая сонссон хүмүүс бол яг анхны сонсогч шүү гэдгийг таатай байна. Тэгээд багшийнхаа бас нэгэн хүсэл мөрөөдөлд бас гар бие оролцож Монгол түмнийхээ 93 наадмын тухай ийм сайхан дууны дуулах хувь заяа тохиолсонд маш их баяртай байна. Тэгээд таалагдаад бас олон сайхан хүмүүст хүндтэй сайхан дуу болох байхаа гэж би доторх залбирч байгаа. Тэгээд та бүхэн маань энэ дууг шинтэн сонсоорой гэж дахин хүсье. Багштай эрүүлэг сайн сайхан бүгдийг хүсье. Бас танаа сайхан нэвтрүүлэг хийж байгаа хамт олонд бас баяр наадмын төргийа. За маш их баярлалаа. Шинэ уран бүтээл мэдлэн гэдэг, шинэ дуу төрөн гарна гэдэг тэр зүйл бол уран бүтээлчс ярьдаг шүү дээ тийм ээ. Яг л одоо шинээр ингээд хүүхэд мэдлэгтэй адилхан байдаг гэж. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ цаг мөчөд нэвтрүүлгийг үзэж байгаа хамтдаа бидэнтэй наадж байгаа Чулуухай гавьяатайгаа шавнартай энэ сайхан олон сайхан уран бүтээлүүдийг сонсож тийм ээ баярлаж сонор юугаа мялаж баярлаж байгаа манад наадамч олны маань хувьд яг л одоо бас тэр сайхан торгон мэдрэмжийг авж байгаа болоо гэж бодож байна. Тэгээ та бүхнийхээ уран бүтээлд бас өндөр амжилт хүсье. Бид олон сайхан нэвтрүүлгээр олон сайхан шинэхэн уран бүтээлүүдийг төргөн гарч байгаа тэр сайхан алтан цаг мөчөд бас үзэгчтэйгээ уулзах бахаа гэж бодож байна. Уулзсан сайхан эрүүл төвшүүлье. Тэгээ та бүхний уран бүтээл амжилт хүсье. Сайхан надаарай. Баярлалаа. Баярлалаа сайхан наад цагаараа. Ардын хувьсгалын 96 жилийн түүхт баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Дэнж хотод дэлгэр сайхан нааддаг ийм сайхан ард түмэн 93 наадан гэдэг маань өөрөө эрт дээрвээс маш сайхан одоо монголчуудын тэр хүчтэй байдал тийм ээ. Эв нэгдэл тэр одоо сайхан хурд хүч тэр мал аж ахуйг харуулсан гэдэг юм ингээд олон сайхан зүйлийг одоо бэлэгдсэн байдаг ийм сайхан баяр наадам. За өнөөдрийн тухайд бол монголчууд мөн л бас сайхан уламжлалт баяраараа баярлж тийм ээ монгол хүний таних тэмдэг болсон энэ сайхан дээл хуцаа өмсөж тийм ээ монголоор омгшиж ингэж сайхан одоо баярлж байна. За дуу хоор гэдэг үнэхээр гайхалтай сайхан зүйлээ. За энэ дотор бол одоо олон төрлүүд байдаг л тийм ээ. Ээжийн тухай, аавын тухай гэдэг. Тэр дундаа одоо Чулуухай гавьяатын бас одоо мөн л тийм ээ нутаг орондоо зориулж ийсэн, нутаг усаа магтан дуулсан, нутгийн иргэдээ одоо баярлуулсан ийм сайхан уран бүтээлүүд бол маш их байхыг бол тодхон санаж байна.
За тэгээд Завхан нутгийн одоо хүү энэ авьяаслаг сайхан хүү мөн л одоо бас шинхэн сайхан нутаг хүсний дууг бас энэ цаг мөчид энэ одоо сайхан улирал гаргасан байна. Энэ дууны тухай бас одоо бүтсэн түүх тийм ээ ямар уран бүтээлчд бас оролцов хэн одоо хэрхэн дуулж амлуулж байна энэ тухай хоёлаа бас яриагаа үргэлжлүүлье гавьяата. Баярлалаа. Би Завхан нутгийнхаа тухай олон дуу зохиосон шүү дээ. Очрооны харихныхаа тухай Цогдоржийн Бавдаржтай за тэгэл их олон хүнтэй хийсэн. Сайн буутайгаа бол Нарвад дуу хийсэн. Зэцэн сартуул нутаг гээд байна. Соёлын говь ястгэлтэн мөнгө төртөөгөө сартуул нутаг гээд байна. Хүйтэн галуутай гээд байна. Хүнгийн гол гээд байна. Тэгтэл энэ өвөл шиг надад энэ Давгдарж гээд энэ улсын их сургуулийг дөнгөтийн цогтолтой хамт төгссөн. Хэд хэдэн сайхан яруу найргийг авгарсан. Ер нь сайн яруу найраг сайн жогч. Өнөө Завхныхан бол тэр чигээр бүгдээр мэднэ 10 жилийн захирал олон жил хийсэн. Тэгээд надад нэг сайхан шөлөг өгсөн. Тэр маань яг л цэцэн цэгээний нутгаа би одоо цэцэгтэй жимслүүлж одоо сандаач гэж яасан. Хүлээгээд суух таанаага хүргэттэй бэрэгттэй сандлаа. За тэгээд тэгж байгаа нэр чинь одоо нөгөө хөгшөдүүд энэ төрөт айнаатай зултай номтой сандаа гэж. Гэхдээ энэ үнэхээр гоё шөлөг байхгүй юу? Монгол улсын гавьяа жүжигчин Чулуунхүү гавьяаттайгаа дуун аялгууд нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүргэж байна. Тэгэхээр гавьяатын маань шинхэн сайхан мэндэлсэн уран бүтээлүүд өнөөдөр бас та бидний сонирыг хэрхэн сайхан ялаасныг бас бид ялааж байгааг хамтдаа сонслоо. За олон сайхан шамнараараа бас өөрийн сайхан уран бүтээлүүдэд тэмээ хүргэж монголчуудаа энэ сайхан одоо мэдлэгээ илгээсээр байгаа таны одоо уран бүтээл бас амжилт хүсье. Тэгэхээр нэвтрүүлэг үзэн суугаа таны яриаг миний яриаг сонсон суугаа наадамчин түмэндээ зориулсан бас сайхан наадмын манайхны галдаа цогтой халуун мэдлэгээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр сайхан мэдлэгээг бас одоо хүргэх болох гэж бодож байна. За нийт синкретикчээ үзэж байгаа бол наадамчдаа сайхан наадаараа бүгдээрээ төрөл төрөсгтэйгээ их сайхан наадаар их сайхан цэнгэлтэй жаргалтай эрүүл энх байхын ерөөлөд дэвшүүлье. За тэр өрөөд бацаагаа оршиг болтгой. Бидэнтэй цугтаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. ТV8 телевизийн Баяр наадмын нэвтрүүлгүүд Баяр наадмын эфир та бүхэндээ үргэлжлэн хүрсээр байна. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд гавьяатынхаа бас нэгэн сайхан уран бүтээлийг үзэгч та бүхэндээ зориулж байна. цэцэн цэгээний нутгаа цэцэгээ дүүжимслүүлсэн ба цэжи хитэн нөхтөө цэнгэлтэй жаргалтай дуурслаа холдоод явахад хоррогдмоо хонгийн тоогоор боддогдоо санхэ жаргалтай нутагны хүйтэн галуутай тусланга хүнтэй малтай санга хүлээгээ суух танусыга хүргэттэй бэргэттэй дуурслаа холдоод явахад хоррогдмоо хонгийн тоогоор боддогдоо сайн явахын ерөөлтэй санхэ жаргалтай нутагны Arşam bolgin gence
Хатуутай айригтай саанба айсан сахалсах онныгоо айнатай дуурслаа холдоод явахад хоррогдмоо хонгийн тоогоор боддогдоо сайн явахын юролтэй санхын жаргалтай нутагны зураг шиг харагдах нутгаа зунтай үлтэй самба зулмарингийн хөхөштийгөө зунтай номтой дураслаа холдоод явахад хоррогдмоо хонгийн тоогоор боддогдоо сайн явахын юролтэй санхын жаргалтай нутагны холдоод явахад хоррогдмоо хонгийн тоогоор боддогдоо сайн явахын юролтэй санхын жаргалтай нутагны санхын жаргалтай нутагны